бэлтгэлтэй туйл, хуруун зай, товч, жижиг ширхэгтэй тоглоом зэрэг нь та нарт олон балчир дүүнер чинь аюул авчирдаг гэдгийг хизээч мартаж болохгүй шүү. Халан хоол цайтай болгоомжтой харьцаж дүүнраач мөн түлэгдгээс үргэлж сэргийлж байгаарай. Тогны ил задгай утас, урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж эдгээр зүйлсийг бяцхан дүүнраасаа хол байлгаарай. Хоёлаа өнөөдөр хүүхдүүдэд нөгөө ламагийн заасан бүтээлийг үзүүлнэ үстэй. Бүтээлийг үү? Тий, ламаа өнөөдөр бүтээл заана гэсэн шүү дээ. Тийм үү? За тэгвэл үзэх үү? Тэг үү? За үзье. Бөрөө. Хоёлаад мөнгө байгаа л үү? Мөнгө үү? Тий. Надаа нэг хадгалсан жоох юм бий л дээ. Хоёлаа тэргээр чи өнгийн цаас хайч авъя. Өнгийн цаас хайч уу? Тэгэл хамааг дуурайж бүтээл хий. Чи надад дараа нь мөнгөө маань 2 дахин үржүүлээд өгөх юм уу? Тэгье. За тэгвэл тэгье. Тэгвэл чи дэлгүүр ороод өнгийн цаас савуу өдр аваад ир. Би одоо явлаа шүү. Тэг. Явлаа штэ. Дэлгүүр ороод хүрээд ир. За байж. Би нэг шинэ юм сурсан. За. Яагаад тагаанди? Гуталчин салцсан юм аа ший. Гүй чи урлаг ойлгохгүй байна. Баяртай. Гутлан салцсан юм шиг хөлөөч ирээд ингээд ахыг. За хүүхдүүдээ ламагийн бүтээлийг үзцгээе. Өнөөдрийн бүтээлч булангаараа бүгдээрээ бас нэг сонирхолтой мэдлэгээний хуудас хийж сурцгаая. За тэгэхээр биднэрт өнөөдөр 2 өөр төрлийн өнгийн цаас хэрэгтэй. За ийм ам дөрвөлжин хэлбэртэй өнгийн цаас. За тэгээд цаасны хайж болон палмастер, цаасны цавуу хэрэг болно. За эхлээд ам дөрвөлжин цаасаа голоор нь нуглана. За ингээд нугалсан байгаа. За одоо энэ дээр бүгдээрээ дугуй дүрс зурна. За дугуй дүрс зурхдаа нуглаас руугаа ойртуулад зурна шүү. За одоо бүгдээрээ энийг нуглаасаа энэ хэсгийг бүтэн хайчлахгүйгээр тойруулаад хайчлана. За сайн хараарай хүүхдүүдээ. Яг хайжилсан дүрс маань бэлэн боллоо. Энэ маань артлын хэсгийг бүгдээрээ гүйцээж хайжилж болохгүй. Энийгээ бүгдээрээ ингээд мэдлэгийн нууцолгож нээн гэсэн. За тэгэхээр энэ дотроо бүгдээрээ хинд зориулж ямар мэдлэгийг хүргэх гэж байгаагаа бичнэ. За одоо дараагийн өнгийн цаасаа хошуулдаж нуглана. За ингээд нэг нуглаа. Одоо энийгээ дахиад давхарлаад нэг нуглая. За
За би болохоор энэ улаан өнгийн цаасаараа цэцэг болгож ажиллах чаа. Хүүхдүүд маань бас өөрийнхөө хүснээр ямар ч дүрсний хэлбэртэй болгож хайчилж болно. За би бүр дахиад нэг давхарлаад нугалчий. Давхарлж нугалжгаад хайчлах юм бол илүү олон дэлбэтэй цэцэг болно гэсэн үг. За энэ дээрээ цэцгийнхаа дэлбэг бас зурчий. За ингээд зураасныхаа дагуу хайчлаа. За одоо бүгдээ энийг дэлгээ. За ингээд ийм цэцэг боллоо. За одоо бүгдээрэнд нь цаасны цавуу хэрэгтэй. Бүгдээрээ цавуугаараа одоо нөгөө мэдлэгээ бичих хэсгээ голд нь наана. За яг ингээд тавьж үзээд эхлээд хэмжээ авч байгаад за тэгээд наах нь. За наагаад ийм боллоо. Одоо бүгдээрээ энэ сөхөгдөг хэсэг дээрээ урд талд болон дотор талд нь хинг зориулж ямар мэдлэгээний үг бичих гэж байгаагаа дотор нь бичиж байна. За тэгээ хүүхдүүд маань энэ цэцгээ эсвэл өөрсдийнхөө хайчилсан дүрсийг өөрийнхөө хүснээр чимэглэж хүссэн үгээ бас бичиж болно. За цэцгийнхаа дотор талыг шараар хийсэн болохоор би гадна талд нь смайл зурчээ гэж бодлоо. За ингээд смайл зурчлаа. Одоо дотор талд нь за одоо болохоор цэцгийнхаа дэлбээг бас чимэглэе гэж бодлоо. Тэгэхээр үзэгч хүүхдүүд маань өөрсдийнхөө хүснээр ямар ч цэцэг хийж болно. Наран цэцэг, сарнай, лили гэд өөрийнхөө дуртай ямар цэцгийг хийж болно. За би болохоор улаан өнгөн дуртай учраас улаан өнгөөр тэгээд гадналын ингэж хар толбоор чимэглээд за дотор нь болохоор шараар смайл хийсэн. За ингээд маш амархан бас гоё сэтгэл шингэсэн өөрийнхөө гар доорх материалыг ашиглаж хийсэн мэдлэгээний хуудас бэлэн боллоо. Нарда ингээд одоо энийг бүгдээрээ нэнгүүд дотор нь ингээд мэдлэгээний үгээ бичиж байна. За тэгэхээр үзэгч хүүхдүүд маань хэн нэгэнд зориулж мэдлэгээний хуудас хэрэгтэй болох юм бол заавал дэлгүүрээс мөнгөөр авах шаардлагагүй өөрт байгаа өнгийн цаас, зургийн дэвтэр юу байдгийг тийм ээ өөрт байгаа материалаа ашиглаад ийм хөөрхөн мэдлэгээний хуудас хийж болох нэ. За тэгээд бидэнтэй хамт байсан хүүхдүүдэд баярлалаа.
цаасанд явсан чинь алга болчихъя. Харагдахгүй хий. Яач вэ? Ер нь нэг бөрөө дээр ядаж дундаа нэг утастай болохгүй бол хоорондоо ярьж чадахгүй хэцүү юм аа. Бүр л хамаагийн гарт орчих. Хүй чи яаж яваад байгаа юм бэ? Хавчны алхаа. Өнгийн цаас яасан авчмын? Өнгийн цаас уу? Ха? Би сая юунд явснаа мартчихжээ. Оо, би ламаагийн бүтээлийг дуурайч хийх гэж юм. Өө. Хойлоо тэгж яагаад авчих уу? Тгий. Хойлоо эсвэл тэнд байгаа юм наацсан байгаа өнгийн цаасыг хуулаад авчих уу? Тэгэхэр чиний юм чи өдрөх шүү. Бөрөө. Хойлоо одоо үлгэр үзье. Үлгэр үү? Тий? Ижи би танд туслая л та. Минийх нь амар хөөрхий юм би. Минийх ээжтэй туслах гэж эхлээ гарнуураа аваачих заяа. Энд чинь л ээжтэй туслаж байгаа хэрэг заа. Би угаачсан. Би томлоо цай ээж болохын тулд хоол ээж суух хэрэгтэй бидтэй. Тэгэлгүй яа гэм бэ? Минийх нь ч угаасаа мундаг юм чинь сайн ээж болно. Одоо нь ээжтэй битээ сатаа болцоо. Түш очиж тоглоо. За. Ижи энэ татын нүмдэгаа тэндэг нүм байта. Наад хаалчаа. Биш үү 50. Өнгийн татын уу бэти би хилээд өгчөл дөө. Гоо марлаа. Ээж нь чамд хэлсэн баха. Ээжтэй битээ саад бол гэж. Чи ээжтэй тусламаар байгаа юм бол битээ садаа бол тийшээ очиод тоглол заа юу. Ээж нарчлаас огцрох гэдэг. Хилээд өгчөл дөө. Чамайг ингээд сэгсчээд байх юм бол над дэгдэхи чи ёо олно штэ. Дэдэхи гинэ. Тэгээ бидэд өдөө бод дэдэхи чаач идсэн гэсэн өвөө. За тийм ээ тий. Наа түн дотроос чинь дэгдэхэ гарна гэсэн үг байхгүй юу? Тэгээ чамайг ингээд сэгчээ хагалчих юм бол дэгдэхи чинь байхгүй болно гэсэн үг штэ. Чи ингээд сэгсчээд хагалчих юм бол над дэгдэхи чинь байхгүй болно гэсэн үг штэ. Яах юм чи? Эн чин зүгээр өндөг. Үгүй болохгүй. Та дэдэхи гэж та хэлсэн биз дээ. Хэвээ би өчиг мэдсэн бол хизээс өндөг гэдэггүй байсан. За тайвшир миний охин. Тэгээс ч хүмүүс чинь өндгийг чанд шарж янз бүрээр нийтдгэн за. Хүүхдүүдээ ч гэсэн өндөг байхад нь чараад ичдэг бол таны өмнө зогсож байхгүй талаар та бодож үзээгүй юу? Миний охин өндөг хүүхэд хоёр чинь хоорондоо бүр өөр зүйл заа юу. Ойлгосноо? Өндөг одоо шаархаа яг одоо зогсооч л таа. Ой! Та бодон юм ээж шүү дээ. Чи яачаад байгаа юм бэ? За. Би чамд арай ярьж чад учрыг тайлбарлаж өгье за. Ээж надад ажилласаа хоцорлоо. I fell out of bed.
Яаж идний аах хүн бөхө үндэ гэдэг надаас хинж авахгүй дэдехнүүдийг. Зүгээрээ ихтэй үндгийг хүмүүс итгэээс юу юунд хийлдэг вэ? Үндий чинь тэгэл юм бүхэн төлөөлөл шүү дээ. Гоо сайхан талах бичэн гээл. Яасан? Ямар аимшигтай юм бэ? Чи яагаад байгаа юм бэ? Энэ татыг дэдэх байгаа. Очиж зурагтаа үз. Би өсөөд байна. Үндгэл битээд харин оронд нь бүх тоглоомоо өгье. Чиний тоглоом надад одоо чухал ш. Би өсөөд байна гомрлаа. Очиж зурагтаа үз. За юу болсныг мэдэхгүй ч өндөг идэхэ боллоо. Хөөе. Одоо танаар айлгүй битгий аа. Марлаа. Дэлгэнэ. Миний яриханд ачгүй юу? Хөөе, дэлгэнэ үү? Түр чи яцсан унтцсан юм уу? Тэгсэн билгүй өрөөндөө ороод таг болцсон ш. Чи махаа гаргачихгүй яасан юм бэ? Өндөг дууссан юм биш үү? Минийхэн дэлгүүр гараад ирэх үү? Бага зү. Өнөөдөр гоо марл надаас өндөг харамлаад нэг л сонирн байлээ. Чача дүүгээ нэг харчаад ирдэ. Навцаа болол та. Одоо танаар айлгүй битгий аа. Харин танаар хуудан дэдэх болж гаж идэх хийхтэй байна. Тэгэхгүй бол хүмүүс таныг эзэл байна. Дүүн өрөөндөө хизээ орсон юм. Би анзаарсан ба шалгалт гин шүү. Чи хуцаа аваад ээжсэн мэдстэй. Дүүг анзаарч хат яадаг юм бэ? Марла. Минийх ээж нэрсэн хаалга ангалгач. Минийхэн га Марла ээж нэрсэн байна. Хаалга. За ангалгаарай. Минийхэн ааши.
дотор юу байгаа? Алив? Болохгүй. Эднэр аюулгүй унтж байгаа. Хэн? Ээж нь бүтээлхэн зөөлгөн аваад харч идэх үү? Сэрэхгүй заяа. За. Алив хэн унтжээ? Ап. Оо яана. Яста уучлаарай миний охин. Ээж нь өглөө ажил руугаа яарад тэгээ охиндоо энэ өндгөн дотор дэгдэхээ байгаагаа худлаа ярьсан байхгүй юу? Ээжийг яста уучлаарай за. Миний охин энэ хараа энэ өндөгчин биш дээ. Ийм хоёр анзаадаг байхгүй юу? Нэг нь олохлоор шууд хүнсэндээ хэргэлдэг, нөгөөх нь дэгдэхээ болдог гэдэг. Гоё юу за? Ийм олон өндгөр чи яах ч байгаа? Би эднийг авч байна. Хинээс? Танаас. Яна уучлаарай ээж нь өстой буруу худлаа ярьсан. Намайг уучлаарай за. Гэтэ миний ах өстой мундаг юм аа. Ийм сайхан сэтгэлтэй. Энэ өндөгнүүдийг ингээ хайрлаад хамгаалаад ээж нь гэдэг чинь миний ах өстой мундаг ах юм аа. Тэн өстой мундаг байгааз тий? Тийм ээ? Мундаг байна. Тэгээ хүнсэндээ хэрэлдэг болохоор одоо хэдүүлээ энийг яах вүлээ? Өвчнөй. Өө яг зөв. За гарлаа тэгэл хөрөгчөндөө хийдэх үү? За тэгээ.